За Монгол Улсын шадар сайдын батлсан өдөрдөмжийн хүрээнд Дархуул аймгийн хэмжээнд шар усны үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. За аймгийн онцгой комиссийн дарга засаг дарга болон онцгой комиссийн даргын батлсан шар усны үер усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний өдөрдөмж батлуулаад албан даалгавруудыг 4 сумдаа хөрвүүлээд одоо хэрэгжилтэйг хангуулад ингээ ажиллаж байна. За шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний юм төлөвлөлтийг хийгээд одоо 4 сумынхаа онцгой комисс шуурхай штабтай хамтраад урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулад ингээ ажиллаж байгаа. Сүүлийн үед цагуурын дулаалтай холбоотойгоор голын мөс эрчимтэйгээр хайлах ийм үзэгдлүүд гарч байна. За үүнээс улбалаад Дархуул аймгийн Орхон суманд айлууд үерт тавтлаа гэсэн дуудлага Дархуул аймгийн онцгой байдлын газрын шуурхай дуудлагын утсанд ирсэн. За үүнтэй холбогдуулаад Орхон сумын онцгой комисс Дархуул аймгийн онцгой байдлын газрын аврах бүлэг хамтраад одоо аврах ажиллагааг зохион байгуулсан. За энэ талаар манай аврах бүлгийн дарга ардын төлөөлөгч Төгс баяр тодорхой мэдээлэл өгнө. За 2021 оны 4 сарын 2-ны өдөр за 18:55 минутанд Дархуул аймаг Орхон сум Инг тал багт айлд усан давтсан дуудлагаар онцгой байдлын газраас 10 тоо холбоо агш 3 техник хэвсэлтэйгээр Орхон сумын засаг даргын томьёо газраас 9 хүн 2 тээврийн хэвсэл орон нутгаас 17 хүн 9 нэгж техниктэйгээр өчтөр үүрэг гүйцэтгсэн. За үерийн ус хамарсан талбайг үйл ойролцоогоор 20 га орчим газарт үерийн ус хамарсан. За гамшиг усны голомтоос нийт 4 айл өрхийн гэр эд огшлыг нүүрэг шилжүүлж за 230 толгой бог мал 30 бод мал за нийт 21 иргэнийг аюулгүй газарт шилжүүлж ажилласан байгаа. За нийт албан агш нь нийт 2 цаг 38 минут ажиллаж дууссан байгаа. За цагуурын доллартай холбоотойгоор одоо үер усны эрсдэл аюул одоо учирч болзошгүй. Энэ бол хаанч тохиолдож болно. Ийм учраас одоо Дархуул аймгийнхаа иргэдэд анхааруулж хэлэхэд гол мөрний мөрөн нуурын арал, эрэг дагуу газар, уулын ам, гоо жалах, совгийн ойролцоо эрсдэл бүхий газар одоо сууршгүй байх. Ийм шаардлагатай байна. За мөн хөдөө алслагдсан одоо манай сум богоодын айл өрхийн иргэд маань гэртээ гар утас болон одоо холбоог бол байнгын бэлэн байдалд байлгах шаардлагатай. Мөн гамшигаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж одоо ажиллаж амьдрах ийм шаардлагатай байна.